За сайн байна уу? Намайг Баяр Мана Бэлгүн гэдэг. Намайг Мамундар гэдэг. За намайг Батшагийн Жагалмаа гэдэг. За намайг Бямбаа Огтгоон Толго гэдэг. Намайг Зол Заяа гэдэг. Намайг Бэмцэнгийн Имсэн гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан гэж магадгүй. Тэгэхээр одоо нөгөө бэрхшээлийг хараад тэр хүнийг одоо ажиллахад төвхтэй ч юм уу тухайн байгууллагын зүгээс энэ үнтэй бид нар харилцаад ч юм уу ямар нэг асуудал гарч магадгүй гэж бодсон учраас ажил аваагүй гэж байна. Ер нь муугар л бодчих гээд байна л да. Тэр ямар муухай компани л гэж бодчих гээд байна. Тэр одоо юу гэдэг одоо жоохон хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу эсвэл бүр яг хүүсээ бөглөг байж байгаад юм эргэтэй гэж бодсон ч эмгтэй хүн ирсэн ч юм уу тий. Нэгдүгээр гадаад үзмжээс нь шатгаалсан ба. Хоёрдугаар тэгээд нэг ортны бүдээгүй. Ажлын байранд одоо мэрэгжлийн хувьд ч юм уу, ур чадварын хувьд ч юм уу тэнцэх шаардлага авахгүйсэн болов гэж бодож байна. Эсвэл өөрийнхөө өнцгөөс шууд харъя гэвэл мэдээж өөрийнхөө өнцгөр харъя гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүн яваад очлоо. Хүлээлт нь болонгууд жишээлбэл одоо нэг туслах ажилтнч гэдэг юм те параметрл өрдөг зөөдөг хүн байдаг юм. Тиймэрхүү ажил таавна гэж бодсон чинь жишээлбэл наад чигийн тэрэгэн зэртэй тулгуур өртний бэрхшээлтэй хүн яваад очсон байсан юм болов. Надад бас тохиолдож байсан л да. Ингээд жишээ нь би нэг одоо бэкери нэг нэлээд нэртэй компанид ингээд ажилд орох гээд зүгээр уцаар ярилцлаг хүний нөөцтэй юмсан. Тэгээд тэгсэн чинь уг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүний ажил таавна гэж зам тавьсан байсан. Тэр нь ингээд яг менежерийн дагуу ч ингээд ажиллая гэж бодоод тэгмүүд намайг таяг талд би мэдэнгүүтээ ярилцсан явсан шууд ажиллахаас татгалцчихж байгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болохоор ерөөсөө нөгөө хөгжиж чаддгүй гэсэн хандлагатай ер нь бол байгаад байгаа юм шиг санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил хөдөлмөр сурт боловсрол юутай бодвчтой ер нь дан ганц нөгөө нэг төрөөс гээд ахгүйгээр бас хүмүүс нөгөө нэг бие биенээс ингээд илүү ойлгож тэр хүний оронд бас өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Би байнгын халамжтай гэртэй байгаад байх биш. Хөдөлмөр бусдын адил хөдөлмөр эрхлэх ёстой. Бидний хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл нь өнөөдөр хувь хүний хөгжлийн бэрхшээл биш. Нийгмийн хөгжил, нийгэм бидэрт нээлттэй байж чадвал бид нар нийгэмтэйгээ зэрэгцэл хөгжөөл бусдын адил явах чадвартайгаа. Жишээлбэл би өнөөдөр суугаа ажил хийх боломжтой боловч тэр хүн өдөржин суугаад ажил хийдэг энгийн хүн жишээ нь. Манай гэрийн миний энэ байдаг үйл ажиллагаа байхгүй юмыг хаахан байгаа зүйлэн төгөлдөлье гэж хэлжсэн. Бид нар явахдаа тэрэгэн цэрээр явдаг, эсвэл таяг талаа явдаг, эсвэл хараагүй хүмүүс чинь бүх тэмдэг тэмдэглэгийг ашиглаа явдаг бол энгийн хүмүүс зөвхөн бүхнийг хараад мэдээд явцдаг. Бараг л ялгаатай байна. Ер нь тэгээ нөгөө хүмүүс бие биений гадна төрхөөрн дангац дүгнээд байх ус нөгөө нэг тэр үний бас дотоод өнцгөөс нь хараад өөрийгөө оронд нь бас тавьж үзэх хэрэгтэй. Тэгээ төрөөс бас ингээд нөгөө бодлого хэрэгжүүлэхээс гадна төрөөс л ганц ингээд юм шатаад ахгүйгээр тэр хүмүүсийн хөдөлмөрийн оролцоод хангалттай ч гэсэн бид нар бас өөрсдөө хичээж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Бид нар бүгдээрээ л ингээд нэг хотод, нэг улсад ингээд амьдарч байгаа. Тэгээд нэгнийгаа жоохон хүндэлтэй, тэгээ бас нэгнийгаа ингээд анхаардаг, ойлгодог болчвол нийгэм маань одоо бүр л сайхан болох гэдэг одоо болж өгөхгүй юм зөндөө байгаа ч гэсэн газар дээр хандлах хэмжмэл ойлголтын талаар тодорхой хэмжээний одоо мэдлэгтэй болчвол зөвөр юм шиг санагдаж байгаа. Бараг хүнтэмж одоо юу гэдэг тийм ээ замын саад бэрхшээл одоо автобусын суухад хэцүү гэдгээс илүүтэйгээр хүмүүсийн өөрсдийнх нь хандлага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст жигнэсээ бэрхшээл болоод байгаа. Одоо миний хувьд бол шантралгүй тэрэлзүү сэлэмний тэрэгэн цэртэй соёлын сэлмээр хичээлж байна. Чөлөө цэгэр тэрэгэн цэртэй пара бадминтоноор хичээлж байна. Дээр нь хажуугаар сургуульдаа сурч ингээд өглөө яваад ороо ирдэг. Боломжтой зүйл байдгийг шүү гэдгийг л одоо бусдаа уриалж аль болох бусдаагаа нийлж нийгэмшээд хамтдаа зүтгээд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ биш энгийн хамт олон дотор ороод ажиллах шал ондоо байдаг. бидний гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэсэн зүгээр л энгийн хүн шүү дээ. Яг үнэндээ яг юу адилхан бодно, адилхан сэтгэн бидний нийгмээс энэ ч хүн шүү энэ
юутай хүн шүү гэж бидийг хандаасаа л гэж. Би одоо багш нэгдлийг харж байгаа. Мобильний 2-р курс авъя. Тэгээд надад заахан хичээж үлмас их байдаг гэсэн. Энэ бол миний гэдэг шиг тань. Мөн найд нөхөд үеийн дүүнэгтэй хандад хэлгээд бидээс бити бууж өгөөл гэдэг.